Аюушийн жаргал сайхны зохиол Сэндмаа. Мартин 8-ны маргааш өглөө байсан юм. Өглөө эрт ангид ирвэл цонхны янз түшин 2 охин зогсож байсны нэг нь Сэндмаа байлаа. Цэнхэр шилэн тэрко, вар флаж, цагаан парчиг өмсөж, өтгөн хүрэн гизгээ 2 хувааж сүлжин цэнхэр улаан тууд зангидсан Сэндмааг би урд өмнө огт харж байгаагүй юм шиг. Бүтэн 7 жил нэг ангид сурахдаа ийм хөөрхөн охин манай ангид байсныг анзаараагүй явжээ гэхэд итгэмээр. Тэр өдрөөс эхлэн Сэндмаагийн ботхон хар нүд, дүнтгэр шулуун хамар, нугын сэвшэнээс өөр юу ч хүрээгүй нингэн улаан уруур, мингит борхон царай, миний зүрхнээс гэрэлтэж болох өөр хүн бидэхгүй гэхдээ ээжээсийн хүртэл имиж булгандагсан. Миний анхны хайр ингэж ирлээ. Явсан газар болгондоо Сэндмааг бодож, цаггүй сурлагатай түүнээс дор дүн авахгүй гэсэндээ гэрийн даалгавраа тогтмол хийж хичээлдээ мэрээдэг боллоо. Намайг ингэж өөрчилсөн тэр их хайрын төлөө чин үнэнчээр зүтгэхээр шийдлээ. Харин Сэндмаад хайраа яаж илчлэх вэ? Ингэж бодсоор явтал хаврын шалгалт дуусч зуны амралт эхлэх. Ангийн хөвгүүд, үеийн охидуудад их л урт үхтэй шүдгэлсэн захиад амжуулан хуулж өгдөг байлаа. Зарим нь бүр тэр охинд өгч зөвшөөрүүлээд түүнээс бүр саллаа гэгчлэн хизээ язааны амьдрал үтсэн ах нар шиг байлаа. Би Сэндмаада тэр олон хүний гар дамжсан урт захиаг хуулж өгөхийг хүссэн. Харин өөрийнхөө үгийг өөрөө л хэлэх нь зөв гэж хатуу шийдлээ. Зуны амралт тавихын урд орой өдрөчн сууж иж үүлэнд тэмүүлсэн цэцэг хүлэмж гоо охин минь үүдэд орчлонгийн заяанд үрд чамтай амьдрахсан. Тэнгэр бурхан ивэж тийм хов оноож гэмээн энэхэн насны амьдралаа инхри чамдаа зориулна гэж хичээнгүйлэн бичээд 7 ангийн сурагч бүрэн жаргал гэж тод боллоо. Дөрвөлжин шугамтай дэвтрийн голын хуудсан дээр бичигдэн хушуу гарган эвхэгдэж сурагчийн бор хилэн дүрмд хувцсны зүүн ингэрийн халаас нь орсон тэр захиа бүр хэзний хүлээн зэрвэлзэж надтай хамт нойр муутайхан хонлоо. Өглөө нь ангийн багш хож тисхийн орж ирээд жилийн эцсийн дүн дуудаж намайг сүүлийн үед хичээлдээ ирс сайжирсан гэж магтлаа. Дууны даалгаварт сурагч бүр зурмны арьс 10 ширхэг, олон настын үр 1 кг авчрахыг даалгаж намар хичээлээс хожигдолгүй ирснийг сануулав. Зурмны 10 ширхэг арьс бол охтуудын хувьд дэндүү хүнд даалгавар. Сэндмаа тэгшээ хоёрын гэр ойрхон болохоор үргэлж хамт явна. Би нөгөө нойр хулжсэн захиагаа тэгшээгээр дамжуулав. Тэгшээгийн гэрийн гадаа очиж дүүгээр нь дуудав. Тэгшээ хавтгай шар царайндаа зохиогүй онин нүдээ ойр ойрхон ханавчин чи яах гэж яваа юм бэ? Гэд зүгээр чамтай уулзах хэрэг гараад ямар хэрэг? Би чиний зуны даалгаврыг хийж ирж өгье. Хөөх тэгээчдээ юун сайн юм. Гэхдээ чи надад нэг зүйл дээр тусал. Ямар? Би Сэндмаад захиа өгөх гэсэн юм. Чи энэ захиаг Сэндмаад өгчих. За болио, цаадах чи уурлна. Уурлаад тахтай яадаг юм. Хүн дурлсан сэтгэлээ илчиж болохгүй гэж үү? Хөөх, эн чинь өстой алтгэр байх нь. Чи Сэндмаад энэ захиаг өгчгөл дөө би гуйж байна. Тэгшээ нэлийн удаан тэгнэлзэж сагснаа. За яах вэ? Би гараа угаачаад ирээ. Харин авахгүй гэвэл буцааж авчирч өгөн шүү. Өөрөө байж байгаарай гэж хэлээд эрдэмэд нандинсан захиаг минь хангатхан авч даслаад явж адлаа. Анхны хайрын захиагаа явуулсандаа баярлавч цагаад аваад ирвэл яана гэсэн төгшөөр хайрын цагаахан сэтгэлд минь бараан хүрээ татуулан эргэлдэж бүжин. Захиаг чинь авсангүй гээд аваад ирэх юм шиг санагдаад байхаар нь тэгшээгийн эрхийг хүлээлгүй
хөдөө гэрдүүгээ шууд явчихлаа. Ингээд л гэр орныхоо ажилд туслан адуу мал аргал түлээ гэсээр цаг хугацаа өнгөрч 8 сар боллоо. Багийн хадлан туслахаар туслангаас эрэхтэй Синдмаа тэгшээ хоёрын зуны даалгавар болох 20 ширхэг зурмны арь савж. Зумын төвийн айлууд хундганд шахаж хатаасан ааруу шиг хөмбийн цайрна. Үүртгийн судал даган хэдэн тугал оодгонон харайж бор голдоо арваад шиг эргийн хөмөг хөлөөжийн тарааж. Айсын сэвшээ хүндлэн улд сэвэлдсэн Минжит холын хүндийд айвуу тайвуу амьдрал бор гурлын хайлмагш амттайхан байлаа. Тэгшээ гэр рүүн дөхөж явсан намайг харж хаад тосч ирэн "Хүүе! Чи эртээд яагаад явчихсан юм бэ? Би чамайг хүлээжээ гэж хэлээ үсттэй." Гэхдээ би хэлсэн л дээ. Тэгээд чамайг захиа эргүүлээд аваад ирвэл яана гэж бодоод тэгээ айгаад явчихсан. Чи мангар баха яадаг ч байсан надтай уулздаг юм байгаа үсттэй. Нэг л эвгүй оргиод чи тэгээд цаадахта өмнөөсөө захиа өгсөн юм уу да? Үгүй юу? Яаж вэ? Үнэн байлгүй яадаг юм? Тэгээд хайртай юм бол эргэж тойрч болохгүй. Болгүй яах вэ? Харин л гин шүү. Тэгээд Синдмаа яасан бэ? Одоо байхгүй байгаа захиаг чинь арай хийж өгсөн. Эргэлзээд л байх шиг байна лээ. Юунд тэр вэ? Чамд л байхгүй юу? Үнэн ч юм уу, худал ч юм уу, нэг захиа шиг юм өгчгөөд алга болчиход байхад аргагүй штэ. Би тэгээд яах вэ? Яадаг юм? Орой ирээд уулзахгүй юу? Гэхдээ за тэгээ. Орой уулзна гэхээс алгын чинээхэн хинцхэн цээжний гүнд хоргодож байсан боргоцой борхон зүрх хайрын цагаан өд зүдээр жигүүрлэн хан тэнгэрийн удам руу нисчихэж байгаа юм шиг өвчүүд илсэн тонгочж байлаа. Мартах нь би та хоёрын зуны даалгаврыг авчирсан гээд ганцганаасаа морины шилэнд хийсэн хар тошлой зурмны арьс 20 ширхгийг авч өглөө. Тэгшээ шилтэй тошлойг авч тойруулж эргүүлэн харснаа. Зуны даалгаварт бас ийм юм өгсөн билүү гэж жохтой нэмсэглэв. Наадах чинь та хоёрт авчирсан миний чин сэтгэл зүрхний бэлэг шүү гэж бодлогогүй үг хэлсэндээ харамсав. Чиний чин зүрхний тал чинь Синдмааг тал нь намайг бодоод байгаа хэрэггүй гэж тэгшээ өлгөж авлаа. За найз минь болж үз. Агнаад хэл халтарх нь байтугай ташланд морь халтардаг үсттэй гэж хариу хэлв. Чиний ам хэлч бүр гүйцэтгэе байжээ. Дурлсан хархуугийн ам хэлэн хүртэл дуржгнаад өгдөг юмаа гэж хамарч өрх. За болио би бууж өглөө. Анхны хайрын шуудамжтайгаа ам зөрвөл нүгэл болно. Гэвэл тэгшээгийн бахан хансан бололтой маадгар нэмсэн. Би орой тэдний гэрээс холгүйхан байх бургаст дохиод бүрэнхий болохын үед хүлээхээр боллоо. Тэр өдрийн нар тэртээ уулын оройгоос хэмээний бурамтгаар татаад уйчихсан юм шиг удаж жаргасан. Минжит гол хүлээсэн сэтгэл шиг гэлтрэн тунарч тэнгэрийн одод андалд нь умман анивлдаж айл хүчсэн асганы намуун дор анир завчсан отхон гიშигдэлтэй сүүтэн дүрс ойртхон Синдмаа байлаа.